фауны и Глобальное развитие становится все более неравномерным. Gathered at Cambridge. If there is former president, even та бүхний бидний өсөлтийг хүлээж аваад өнөөдрийн хөгжлийн семинарт оролцохоор зочин профессор Монгол Улсын сайд нэг сайхан хүрч ирсэн байна. Тэгээд нэг сайхан сайдаа бидний өртөг хүлээж аваад цаг зав зарцуулаад өнөөдрийн хөгжлийн семинар та бүхний сонирхож байгаа ер нь Монгол хүмүүний өнөөдөр сонирхож байгаа ийм сэдвээр уулзахын засаглал гэсэн сэдвээр та бүхэндээ санаа бодлоо солилцохоор хүрсэн ирсэн байна. За их сайхан сайдаа талархал илэрхийлээ. За та бүхэн энэ орон галтгая. Тэгээд шинэ оны мэндийг бишүүлье. Энэ жил төгсгч хүүхдүүд болмоо. Гараа өгдөө. Оо маш их хэлж байна. За баярлалаа. Яг тэгэхээр та бүхэн маань бидний ирээдүйн одоо үе өнөөдрийг гэрэлтэй игээд гоё харагдаж байна. Сайхан байна гэж би хэлмээрээ. Тэгээд би өнөөдөр та бүхэнд уул уурхайн засаг гэсэн сэдвээр санаа өгсөн юм ярих байна. Бүхэн том багш бас надад хэлсэн. Оюутлогоо асуудлаар бас нэг болчихсон хэмжүүл зүгээр таамаглаа үсгийн талаар ташрыг зүгээр яа тэгэхээр бол ойлголтууд нь юу байгаа юм бэ гэж байна. Тэгэхээр би өнөөдөр та бүхэнд уул уурхайн засаг гэж ерөнхий юм ярих байна. Оюутлогоо таамаглаас томчхон юмнууд гэдэг. Тэгээд болон бидний хооронд асуудал хариулт маягаар явуулах зүгээр байна. Та бүхэн би 20 слайд хийчихсэн. Нэг удахгүй байх гэж бодож. За ягаад уул уурхайн засаглалыг чухалчд би та бүхэнд ярих болсон бэ гэхээр Монголын эдийн засаг тэгтлээ гэдэг хэцүү эдийн засаг биш. Манайд пуучин гэдэггүй хонгоц гэдэггүй нэр дөрвгүй химийн үрдүү байхгүй тийм хэцүү эзэн засаг биш. Юмэг арай энгийн ч жаахгүй арай хэлбэр продукт гэж хэлээ. Тэгэхээр Монголын эдийн засгийг ойлгохын тулд ерөөсөө уул уурхай манай уламжилт мал аж ахуйн үдээ аж ахуйн шүтэлцээний тухай асуудлыг хамгийн түрүүнд эхлээд зөв ойлгочвол тэгвэл манай эдийн засгийн асуудал маш чухал ойлгомжтой болно гэж хэлээ. Би тэрийг дараахан тайлбарлана. Гэхдээ өнөөдөр би та бүхэнд энэ уул уурхайн засаг гэдэг сэдвийн хүрээнд юу хэлэх гээд байгаа вэ гэхээр ер нь уул уурхайн засаг гэдэг бол хууль дүрм журмаар институт тогтолцоогоор тэгээд мэдээлэл өгөх хэрэгээр ийм уул уурхайн засгийн үндсэн бүрэлдэхүүн гэсэн ингэж байдаг гэж хэлж байна. Тэгэхээр миний та бүхэнд төлөвлөж үндх сэдв бол мэдээлэл өгөх хэрэгээр супер чиглэлд ойлгох нь хэвтрийн эдийн засаг гэж юу, Монгол баян уу, орлогын менежмент, өөрөөр хэлбэл сан уул уурхайн засгийг тогтоох байдлын байнгын арт гэсэн сэдвүүд байна гэж хэлж байна. Тэгэхээр би түрүү хэлсэн яагаад уул уурхайн тухай ярьсан бэ гэхээр уламжлалт аж ахуй, мал аж ахуй ч юм уу үдээ аж ахуй дээр уул уурхай хөгжүүлэх ямар ч арга байхгүй. Тэрийг бол анхнаасаа зөв ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл хамгийн наацх нь Австралийн хойно Монгол хүнийг харьцуулахын тулд Монгол хүнээс их хөвчлэн өдөр нас. Австралианаас Меринос гэдэг нарийн нас байна. Тэгээд та бүхэн одоо хийж байгаа болцооноо нарийн нас. Өдөр насаар юу хийж болтгоо гэхээр за яах вэ гэж ისინი тийм ээ боломжтой хийсэн. Тэгээд бас тийм таньжмарын сэлхэн аргатай юм хоёрч тийм тэргийн шинэлий. Тэгэхээр бид нар энэ яваад ирсэн түүх. Тэгэхээр дор хаяад манай мал аж ахуй
нэг хоноос дунджаар 1.4-өөс 2.5 кг ногоос авна. Энэ тэнэмэл нөхөр Австрали тэнж явж байгаа бизнес авдагдаад сайхан олдсон байхгүй. Тэгээ нөхрөөс ноос авсан 40 кг ноос авсан байхгүй. Махны асуудал бол өчнөө бэрхшээлтэй асуудал. Тэгэхээр би зүгээр болно юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр уламжлалт ачхуугаа хөгжүүлээд махаа зараад, ноосоо зараад, арьс ширээ зараад уул уурхайг хөгжүүлж байгаа. Харин уул уурхайг хөгжүүлж зөв менежлээд уул уурхайгаас орлого олох юм бол эргээд бид нар харин мал ачхуу, бүтээл ачхуугаа дэмжиж босгож болно. Тэгэхээр би яагаад та бүхэнд гол асуудал маань юу болж байгаа нөхөр бид нар уул уурхай зөв засаглах асуудал. Уул уурхай эсхийг авиж засаглах асуудал. Тэгэхээр энэ талаар би сэдвээ та бүхэнд ингэж сонгосон юм аа гэж хэлж байна. За бид түрүүсэн уул уурхай засаглал бол мэдээлэл өгөх үйл гэдэг бид дасан хэсэгтэй. Тэгэхээр энэ би юу гэж байгаа. Ер нь бол хүн байна шүү дээ. Хүн ямар нэг юм одоо газар дээрээс олоод авах гэдэг шүү дээ. Хэрвээ камер дуран хяналт байхгүй бол хүн ерөнхийдөө өөртөө байдлууд бол 17. Ер нь 50% би яаж хийх вэ мэдэхгүй. Ер нь 33% цагдаад ч юм авч ирж байна. Ийм байдаг юм лээ. Энэ Оксфордын их сургуулийн гаргасан судалгаа. Хэрвээ камер байхгүй тийм ээ. Хэрвээ камер байх юм бол хэрвээ камер дуран байх юм бол өөртөө авъя гэсэн үг байна. Яка шийдэх юм гэдэг нь ер нь зүгээр холбогдох газар нь мэдчихээ олсон юм аа мэдчихээ. Хүн бол ерөнхийдөө хэрвээ хяналт байхгүй бол хармандаа хэлсэн юм байна. Энийг л харуулж байна. Тэгэхээр юу хэлэх гэдэг нөхөр сая шилэн данс гэх бахан юм болоод байгаа шүү дээ. Шилэн данс чинь ямар ач холбогдол вэ гэхээр усын төсөө усын хэмжээ олон түмний хяналтанд байна шүү гэдгийг камерын үр үзэж байгаа байхгүй. Хэрвээ камерын үр үзэж байгаа бол хүн тэр мөнгийг дураараа шууд хамаач болцсон хагдаад байгаа байхгүй. Бүгдээ хацсан гэсэн үг шүү дээ. Камертай байвал хяналттай байна гэх. Тэртэй адилхан уул уурхай гэдэг бизнес бол олон түмний хяналтанд байх юм бол нэгс хүмүүс аваад хамаатай гэсэн. Тийм учраас уул уурхай засаг гэдэг юмны зайлшгүй нэг бүрдэх байсан бол иргэдээ юм. Гэхдээ иргэдийн хяналт байхдаа ямар хяналт байх ёстой вэ гэхээр иргэдээр хяналттай хяналт хийж байгаа асуудал мэдээлэл бүхий боловсролтой уул уурхайг мэддэг иргэд байх ёстой. Манайд бол байдал ямар болчиход байна вэ? Бүгдээрээ л уул уурхайг бүгдээрээ л томцлоо өөрсдөө мэдхгүй яаж хийх вэ гэдэг юм. Тийм учраас хяналт тавьж байгаа бүр сатаа болоод зарим юм гацаагаа гурав тийш. Тэгэхээр өнөөдөр Монголын нийгэмд юу хэрэгтэй болж байгаа нөхөр уул уурхайгаа түшээд цаашаа юм явуулгүй зөв мэдээлэлтэй зөв ойлголттой мэдээлэл байх хэрэгтэй. Тэр юм хяналттай гэдэг бол тэгжээж уул уурхай зөв ийм юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл мэдээлэл бүхий иргэд байх ёстой. Мэргэжлийн хэв мэдээлэл хэрэгслүүд байх ёстой. Уул уурхай зөв ойлгохдаг цикл шиг. Одоохондоо тэр нөхцөл байдал манай санхүү байгаа учраас асуудал буруу
одоо гол том өдөрт бол энэ супер циклийг ойлгох аюул чухал. За энэ та бүхэнд үзүүлсэн слайд бол сүүлийн 200 жил ихтэй болсон түүхийн үний супер циклийг харуулсан. Үндсэндээ бол цикл бол нэг 30-50 жилийн циклээр явж ирсэн. Сүүлийн бид нар 10 хэдэн жил бол циклийн өсөлтийг үзсэн байгаа бид нар. 2012 он үрээд 12 оноос хойш цикл доош орж байгаа. Үгүй юм. Тэгэхээр бид нар сая өнгөрсөн 10 хэдэн жил юу үзсэн бэ гэхээр дандаа түүхэд юм өссөн өндөр цикл рүү явж исэн үгээр уус төр болсон юу ч хамаагүй амарч болдог байсан. Аюулч тэр баргийн сэтгэл багтаж ярьдаг байсан. Одоо бид нар ямар хүндрэл орсон гэхээр 12 оноос хойш цикл доош орж байгаа. Өнөөдрийн байдлаар жишээлбэл манай бод их өсвөр position 4,500 доллар гэсэн байна. Ингээд энэ цикл бол мөндөр өөрөөр цикл учраас ингэж яваа. Тэгэхээр бид хүсэл нэг байхгүй шүү. Энэ циклийг зөв ойлгох бол маш чухал. Ойрын үед бол ойрын хав 10 жил цикл болчих ирээд нэгсэн гэж хүлээлт бол ямар ч байсан бидний таарсан. Тэр нь тааруулж бизнес бүх асуудлуудаа шийдэх хэрэгтэй юм цаг үед нэрсэн. Энэ цоо шиг гэдэг юм. Юу болж байгаа бэ гэхээр энэ унжгаа циклийг одоо энэ тогтцоо нэг дэлхийн бизнес юу үзээд байгаа нөхөр одоо л хэвэн байж болж байна. Бид нар өөр өндөр гой байсан жагцсан өнгөтэй явсан янзын зэмээс одоо унсан дэлхийн бизнес юу бол осод юу гэж байгаа юм. Одоо хэвэн байж. Энэ хэвэн байж болж байгаа дэшээ явахгүй нь шүү. Энэ нөхцөл бид нар бизнесээ удирдах юм ажилтаа болсон гэж хэлмээр байна. За энэ тохиолдолд хибридис гэдэг хамгааллыг зориуд оруулж ирсэн. Ярьсан. Энэ хибридис гэдэг хамгаалал бол энэ Jeffrey Sachs-ийн энэ The End of Poverty гэдэг номтороос хамгаалагдсан байдаг. Яг хибридис гэж Монголын хэсгийг хамгаалах хэрэгтэй байхээр бид нар айгүй олон өвдөлтүүдийг одоо мэдэрнэ. Тэгэхээр цикл унтсан, унтсан төр бүрийн өвдөлттэй. Энэ төр бүрийн өвдөлтийг хүн ингээд янз янзын өвдөд байхад онш тавих хэцүү шүү дээ. Юу өвдөд байна? Тоон өвдөд байна, зүрхэн юм уу? Харахын юм уу? Өөр юм уу? Мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө яг Монголын хэсэг болж байгаа үзэгдэл тийм хэмжээний өвдөлтүүд эхэлсэн. Одоо ч цаашдаа нэг хэсэг өвдөж харамсалтай. Тэгэхээр тэр өвдөлтүүдийг зөв эмчилгээнд оруулахын тулд эмнэлгийн нэг юм чинь дистараттай эмчилгээ шаардлагатай. Зөв онц тавьж дистараттай асуудлыг шийдэх хэрэгтэй байхгүй. Тийм учраас эдийн засгийн энэ фонд тэр клиник экономикс гэдэг олон оншиг зөв тавиулах системтэй эмчилгээ ийм шаардлагыг үүсгэн гэдгийг ойлгуулах нь хибридис гэсэн нэг юм байна. Энэ бол миний хэлсэн нэг юм биш юм. Бизнес шиг үүсгэн нэг юм байна. Тэр цикл дэшээ явж хансгдсан байна. Үндэ явсан байна. Тэгээд бидний хамгийн нэг буруу ойлгосон ойлголт бид нар өөрсдөө баян гэж бодсон. Айлын чигтэрхэн баян гэж бодсон. Тэр ойлголтод асар их алдаатай бөгөөд тэр алдаанаас зөндөө одоо бидний буруу юм сурган болж байна. Тэгэхээр 1 метр хаашаашаа 1 метр юм хатад өрөвжин нутагдоо байгаа байхын байдгийг бид өмнөд оруулах. Хүчингүү орнуудад $25,000 хөгжиж байгаа орнууд
$25,000 Монгол $1 үнэн байсан. Намайг энэ анхны ингээ ярихаар хүмүүсээ бүгдээрээ цочоод уурлаад зарим нь уурлаад байгаа. Тэгээд уурлаад яхаад угаасаа тооцоо өгөхгүй. Тэр одоо тэгэхээр манай тооцоо бас их хүн энэ тооцоонууд чинь бас яаж ийгдэх юм гэхээр нөгөө батлагдсан нөөцийн тогтоогдсон коммерческие одоо бизнесээр олж авах нөөцийн үнэлгээнд ороод жоркийн стандартанд ингэж тооцдог. Манайх бол ер нь томроогүй. Тэндс нэг юм хэлчихсэн тэр нь үнэхээр авч болох ч юм уу үгүй ч юм уу бүгдийн үнэлгээнд ороод Монголын байгалийн байдгийг бүгдийн одоо байгаа улсын юмудаа бүгдийн үнэлгээнд ороод $1.5 триллион. Үнийн дүн аягүй өндөр сонсогч байгаа. Нутагт нуугаа үзгээр мэдэх юм. Энэс алдаа яаж хэлдэг юм гэхээр өөрсдөө байгалийн байдгаар баянгаа бодсон хүмүүс арчлын механизмаар дамжаад энэ байгалийн байдгийг хэн ч өөрөө эзэмшин өөрөө өөрөө мөнгө баг. Тэгээд гадны хөрөнгө оруулагчдаа төлөх тэр бүх арга шин энэс их. Тэгээд бидний алдаа гэх. Өнгөрсөн хугацаанд тэр алдаа явуулсан гэж. Супер цикл 12 он явуулсан. Энэ супер цикл өндөр өсөлтөд 2000-аас 2012 оны хооронд супер цикл болсон. Энэ супер циклийн үед улс орнууд юунаас орлого олсон бэ гэдгийг энэ жигсаалтыг слайд өгч. Супер цикл нефтийн үн, газны үн юмнаас хамгийн их орлого олсон Бруней, Ирак, Эквадорын Гинэ, Сауди Араб, Лив ингээд энэ ногоонууд бол ерөөсөө дандаа газрын тосны үзүүлэлт. Улаан нь бол уурхай супер циклээс болсон орлого. Улаан. Энд бол Ботсвана гэж орно. Уурхайгаар хамгийн их одоо орлого олсон. Юу болсон? Ботсвана Diamond анахаар бол очроод нас нийс баггүй. Тэгээд хин Дибирс гэж компанитай хамтарч олдоо өөрөө талын авдаг нөгөөх нь талын авдаг ийм байлд ороод анхнаасаа зүг явсан учраас Ботсвана бол улс орондоо асар их орлогыг олж чадсан. Ингээд газ нефттэй орнуудаас гэсэн урагшин юм орлого олж чадсан. Ботсванагийн эсрэг жишээ юу гэхээр Уганда адилхан бас очроод нас эдэн олсон. Очроод нас эднээ зөв ашиглах уул уурханцтай зөв иждэг учраас иргэдний дан болсон. Тэрээр Холливуудын кино байна шүү дээ. Blood Diamond гэдэг анаарсан. Тэгэхээр хэрвээ уул уурхай одоо баялгаа зөв менеж хийж чадаад зөв засгаж чадах юм бол амжилтанд хүрч бол буруу зөвлөлүүд иргэний дан. Сүүлдөө энэ жишээ. Энэ дотор бол Монгол бас орцсон явж байгаа. Яг Монгол орсон гэхээр оюун толгой өөр бусад юмнуудаа бас ашиглаж байсан. Тэгэхээр нэгдүгээр цикл дэшээ явж байгаа унжаа юм үгүй. Өөрөө баян хүн байдаг энэ буруу ойлголт бас харж уул уурханцтай зөв байх юм байна. Иргэдэд зөв мэдээлэлтэй болох гэж хангалттай байх юм байна. Хөрөнгө оруулагчдаа мэрэгжлийн түвшинд харьцаж, хөрөнгө оруулагчийн олж мөнгөний биелгэж юм аваад ийм дүр. Өнгөрсөн хугацаанд бас манайхны хийсэн нэг том алдаа би хамт үзүүлчихэ. Энэ юу гэхээр энэ цэсийн үн. Энэ 90-с 2004 он цэсийн үн
дэлхийн зах зээл дээр ингэж байна. Үндсэндээ бол ТСУ-н доктортой байсан байна. 2004 он. ТСУ-н гинт квадратлаа өслөө. Энэ Чилийн сангийн явдлын бизнеслаа. Чили чинь бас ТСУ-н гэж байна. Тэгээд бид яасан гэхээр энэ слайдыг монголчуудыг заасан гэж хэлчихэл. Тэгээд юу зааж ирсэн гэхээр за ингээд ТСУ-нөслөө ингээд өссөн чинь Чилийн сангийн сайд юу гэсэн гэхээр энэ өмнөд өсөлт бол төр зураг өсөлтөө. Тийм учраас энэ мөнгийг идэж болохгүй хадгалах хэрэгтэй. Ингээд нэг жил өссөн, 2 жил өссөн, 3 жил өссөн, 4 жил өссөн. Нөгөө сангийн сайд чинь үеийг хадгалах хэрэгтэй. Энэ төр зураг өсөлт, төр зураг өсөлт. Тэгсэн чинь дотроос нь бас зарим нэг улс төр чинь гэсэн гэж байна. Яах гээд та дараагийн засгийн газар ийм их мөнгө өгдөө яах гээд. Тийм асуудал үүсчихсэн. Монгол байсан гэхээр Монгол ТСУ-н өссөн бидний нүний хадгалаагүй үдийн нэг дараагаар ингээд одоо цикл унаад одоо өнөөдөр ТСУ-н ингээ унчлаа шүү дээ. Чил яаж байгаа гэхээр хадгалж ирсэн мөнгөөс өөрийнхөө эдийн засгийг эргэлж хэлж байна. 24 хүн доллар хадгалсан. Тэрнээс эргэлж. 24. Монгол хадгалсан. Бид нар өрөнд орсон. Хадгалахгүй учраас боо энэ дээр өрөнд орсон. ТСУ-н хадгалсан. Одоо бид нар унхал зам. Тэгэхээр бид 3 менежмент хийсэн байгаа өнгөрсөн хугацаанд. Тэрийг ойлгох гэж би юм. Ахад ингээд унсан, ахад өссөн, ахад чил бол хадгалсан манайх хийсэн. Одоо ингээд унаад 15 он бүр унаад хоёр. Тэгэхээр бид нар уулуурхан сэтгэлийг зөв авч яваагүй бол энэ зөв авч яваагүй гэдгийг би таавал ойлгуулад засгал зөв хийх юм бол энэ чинь эдийн засгийн үндсэн асуудал нь энийг зөв хийж уус орно гэсэн. Тэгэхээр гол санаа нь юу юм гэхээр цикл өсөж аван савлж бид нар ер нь бүхэн дээр савлж байгаа байхгүй. Савлгаатай үедээ циклээс дэш гарсан үнийг хадгаламж болоо. Циклээс доош орохоор хадгаламжаа явуулж. Уул нь энгийн санаа юм байхгүй. Энэ хичээлийг бол чиглэл сангийн яамныхаа Монгол төрчид хичээл зааж ирсэн юм. Тэгээд би Оксфорд дээр энэ хичээл сууж байхад надад юу гэж Оксфорд дээр Монголыг юу гэж бичиж байгааг өгөхөр ингэж хэлж байгаа байхгүй. Монголчуудад би очиод ингэ хэлсэн юм аа. Ингээд ТСУ-н чинь ингээд савлнаа тийм учраас ингээд мөнгө хамаагүй идээд иж болохгүй ингээд хэлсэн юм аа. Тэгсэн чинь манай нэг сангийн сайд тэгшсэн манай сангийн сайд үгсэн гэхээр бид нар ТСУ-н прогноз хийж чадахгүй гэсэн байна. Тэгвэл та нар хэлсэн шүү дээ. Чилийн хийж байгаа прогнозыг аваад ашиглалтаа гэсэн байна. Тэгсэн чинь бид нар тусгаар прогноз сонсож хариулсан байна. Тэгээд ингээд шат батаар тэгж болохгүй байсан тийм. Тэгж явж исэн тохоо. Одоо бид нар энэ бүх алдаатай явсан бодлого 3 оны төлбөр төлөх. Махан биеэрээ төлөх. Нөгөө нь хэвтрийн хэсэг нөгөө өвдөлтөөрөө төлөх юм байдал болсон байна. Өвдөж ингээд бүгдээ ойрч шашгачаад хүмүүлдээд байхгүй. Оншоо зүг тавиад гарахаараа зүг гарах хэрэгтэй. Гарах зүг аргын нэг нь бол энэ бол хэсэг. Гарах үнцаа. Тийм учраас би танд нэг ярьж байна. Өөрөөр хэлбэл нөгөө савлгаатай ертөнц байна, савлгаатай зах зээл байна. Савлгаан дотор өөрийгөө доктортой авчих эдийн засгийн бодлого хэрэгтэй. Гэхдээ доктортой авах эдийн засгийн бодлого гэдэг бол
түрүүчийн үдээс ганцхан графикаар хадгалаад үрээд гэсэн үг биш. Өөрөө олон төрлийн бодлоготой. Ер нь бол доктортой эдийн засгийн бодлого гэдэг нь ширээн дээр нэг юм бөмбөг тавьсантай. Энэ хөл нь бол өөр тусгай бодлого баггүй. Санхүүгийн бодлого, мөнгөний бодлого, юу гэх юм ханшийн бодлого энэ дээр. Аль нэг нь уйлдлаа таслах юм бол тэгэл тэр нь бизнесийг нурж унж байгаа. Тэгэхээр бид нар энэ төвшин төрлийн асуудлыг ойлгох болохын тулд ирээдүйн үе маань зүг бэлтгэх хэрэгтэй болсон. Энийг мэдгүй ус төр хийдэг усуд одоо энэ бэрхшээл донд ороод бид нар энийг үүрэж явахаар юм байна. Одоо бид нар юу болцсон? Өрөнд орцсон. Өрөнд орцсон улсыг дараа юу болт юм бэ гэдэг аягүй сайн мэдээ. Дараа нь юу болт юм бэ гэдэг ойлгохын тулд энэ тасын сан гэж юм балчаа танц гэж юм байна. Тас гэдэг антан бол үхтлээр өндөртэй. Үхтлийг зурдаг. Бид нар өрөнд орцсон. Энэ өрөөдийг асар өндөр хүүтэй эсвэл аль нэг орд газрын барьцаалсан байдлаар гэдэг ёс суртахуун муутай балчаа фандууд орж ирж биднийг хийх аюултай болж байгаа. Тэгэхээр тэр балчаа фандыг идүүлэх нэг хөлбөрөөр эсвэл балчаа фандыг боцсох нэг хөлбөрөөр боцсохын тулд нөгөө буруу юмнуудаа засах аль болох нэг анцхан авахын тулд том төслүүдийг ажиллуулах шаардлага үүссэн. Гэтэл нөгөө том төсөл ажиллах гэсэн чинь нөгөө мэдээлэл өгөх юм байхгүй. Бүр мэдээлэл өгөх иргэд байтугай зөв мэдээлэлтэй төрийн хүмүүсүүд нь дутаад зарим нь унтсан. Ийм байна. Тэгэхээр та бүхэн судлаачтай цаашдаа юу анхаарах хэрэгтэй юм байна. Би зүгээр нэг баримт бичгээр анхаарал хандуулъя гэсэн. Энэ бол Natural Resource Charter гэдэг баримт бичиг. 2010 онд энэ уул уурхайн засгийн өөрийгөө байгалийн баялагтай гэж тооцож байгаа юм ээждэггүй буруу явуулга орнуудад арга зүйн зөвлөгөө өгөх гэж анхс эцсийн улсууд нь энэ Пол Коллер гэж хүн бол нөгөө адаг тунсан тэр бүм гэдэг номыг тань мэдж байгаа. This мэдгүй. Ботон билион гэдэг. Дэлхийн одоо бид шат 7 тэрбумаас 1 тэрбум хүн Европ биш. Тэр Европ байгаа 3 билион гэдэг улс бид нар амрах гад. Тэгээд тэднэрт арга зүйн зөвлөгөө өгч юу хийсэн? Natural Resource Charter гэдэг юм байна гэсэн. Африкийн орнууд бид нартай адилхан шүү дээ. Байгалийн баялагтай. Бидний зовж туудаад зовоод явсан учраас арай төрүүлж хараад Африк холбооны төрийн төлөвлөгөөнүүд энэ баримт бичгийг уул уурхай засгийн зөв болгох томьёо баримт гэж батлаа. Тэгээд зарим орнууд нь хүртэл одоо ингээд уул уурхай засгийн Нигерийн Natural Resource Charter, Танзанийн Natural Resource Charter гэдэг илдээд өөрсдөө баримтлаад хэлсэн. Бид нар бас энэ дамаар явахаас өөр. Одоо Монголын байгалийн байлгийн хамт гэдэг мод зүг болох зарчмуудаар харах хэрэгтэй болж байна. Тэгээд энийг ойлгох болох хэрэгтэй байхгүй. Энд хүнд асуудал бол ерөөсөө байхгүй. Нөөц байгалийн байлгийн хамт дээр ерөөсөө таагуул оролцоотыг хийхээс болоод сайн хэлцээ хийх, орлогоо удирдах, тэгээд дараа нь доктортой зөв юм хөрөнгө оруулах, үндсэн 12 зарцсан зааж гэсэн энэ 12 зарчмыг аягүй сайн мэдсэн. Энэ бол нөгөө уул уурхайн засаглаж зөв тогтоох зарчмууд нь баггүй. За энийг та өөрсдөө хүндэглэж үзсэн. Би зүгээр ингээд та санаа өгөх. За би бүжлэн бишэн хүсэлтээр ойлголоо бас нэг жоохон яг манай тулгын цаас үү. Ойлголог манайхан буруу ойлгоод
зөндөө асуудлаар хэрүүл урал тэгээд гацаагаад үндсэндээ буруу манайд. Би танад эдийн засгийн ойлголт ойлгох ёстой зүйлс шохотон өгөөд нь гэж байна. Юу байсан бэ гэхээр энэ ойлголоо дээр нь байгуулагдсан ойлголоо ил урахаа байна. Анх энэ ойлголоо гэдэг компани үйл ажиллагаа явуулдаг. Энэ ил урахаан дээр техник эдийн засгийн үндэслэлийгээд цаашдаа энэ доор байгаа далд урахаануудыг ээлж тараасаа татж олцуулж болох юм өсөлт байна гэж үзээд ашигтай байж болох юм байна гэж үзээд анх техник эдийн засгийн үндэслэлийгээд энэ асар том хөрөнгө оруулалтыг энэ өсөлт хийсэн. Манайхан юу гэсэн хэрэг манайхан альва энэ уул уурхайн том төсөл техник эдийн засгийн үндэслэлийг нэг удаа хийдэг гэж бодсон. Нэг удаа техник эдийн засгийн үндэслэлийн юм байна. Энэ ихэлсэн нь өөрөө ил уурхайн. Тэгээд одоо энэ ил уурхайгаа илүү сайн болгож ашигтай ажиллагаанд оруулахын тулд далд уурхайгаа дайчилж явуулах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Далд уурхайн дээр ахад техник эдийн засгийн үндэслэлийг далд уурхайн дээр ахад шинэ хөрөнгө оруулсан. Уул уурхайн бизнес гэдэг чинь ээлж дараатай явдаг өөрөө энэ тогтцын нөхцлөөс хамаарат ингэж явдаг. Одоо ойлголтын хувьд бол хоёр толгой гэж бид нэр яриад байгаа бас оюутны орны бол ил уурхайн далд 5 бий байгаа. Одоо сайн шийдэж байгаа асуудал нь бол далд биетээс нэг биетийг дайчилж байгаа. Дараа нь цаашаа явж байгаа. Өөрөө энэ биетийг нэг биетийг татвар олцуулж байгаа. Өөрөөр хэлбэл техник эдийн засгийн үндэслэлд яаж хийх юм бэ гэхээр ихэнхдээ хэлээ. Дараагийн биетлэр ахилаа өрн босголоо хоёрдугаар фаз явлаа. Энэгээр мэдээ явж байгаа ашиглаж байгаа эзэж 3 дахь фаз нь 4 дахь фаз нь ингэж боддог. Уурхайн бизнес. Бид нар энэ маш буруу ойлголттой нийгэм бүрэг болоод шийдвэр гаргасан байгууллагаас очиж өөрсдөө гацаагч болж байна. Маш буруу юм. За яагаад ойлголоо сая энэ далд уурхайн орсон юугаар ач холбогдолтой юм бэ гэдгийг ойлгуулъя. Ил уурхайн металлын агуулмж, зэсийн агуулмж ийм далд уурхайн металлын агуулмж юм. Аль нь ашигтай вэ? Далд уурхайн ашиглах нь ашигтай байна. Алтны агуулмж за яг ойрцоо. Гэхдээ далд уурхайн алтны агуулмж бас арай жоохон өндөр. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн зардал бол юм байхгүй. Ил уурхайд бол асар их зардал гарч байгаа. Далд уурхайд бас зардал гарна. Гэхдээ нөгөө металлын агуулмж нэмэгдэж байгаа учраас илүү ашигтай байж байна. Илүү ашигтай. Тэгэхээр илүү ашигтай ажиллах чадамжаараа бол ашигтай ажиллах чадамжаараа зэсэн хоёр дахин онцгой болчих байсан. Алтан бол яг бас илүү. Тэгэхээр өөрөөр нэг ч бүтээгдэхүүн зарцуулж байгаа зардал өсөхгүй хэрнээ авдаг ашиг хоёр дахин нэмэгдэж байна. Авдаг ашиг хоёр дахин нэмэгдэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Монгол татвараар авдаг нь хоёр дахин нэмэгдэнэ. Тийм биз дээ. Тэгэхээр өөрөөр хурдан доор байгаа ордоо ашиглах ашигтай ажиллагаараа шилжих ажлыг зохион байгуулсны хүчин яг оюутан үр ашиг нэмэгдэнэ. Бидний авдаг татвар оргууд нэмэгдэнэ. Дээр нь яг одоо энэ хоёр дахь шатны хөрөнгө оруулалт 7 жил явах гэж шүү дээ. Газрын гүн. Газрын гадаагаас 1300 м доор. Нарийн дээр бол далайн түвшнээс доор. Далайн түвшнээс доор тийм бүтээн байгуулалт явуулж шүү. Олборт явуулж. Хэцүү ажил байна. Асар их мөнгө гардаг. Бид юу ажих гэдэг хөрөнгө оруулагч юу ажих гэдэг ашиг нэмэл ашиг нэмсэн дээрээс тэд ч очно бид ч очно.
Манайхан бол нэг юм ярьдаг. Бид 34 гэж шүү дээ. Нөгөө ногдлын ашигнда хурдан өрөхөөс хурдан өрөө гэж бодож байгаа. Тэр нөгөө компани ашигтай байна. Бүр их сайн ашигтай. Тэгвэл бид ногдлын ашигнда хурдан өрөх шүү. Хэлбэрүүдэд төлөө. Тэгнэс. Ингээд юм ойлгоогүй бол тэгээд өөрөө өөрсдөө сатаа болдог юм байна. Одоо харин зөвхөн нөгөө хямрал өөрөө үрчээд бидний мэдрэлийн авч өгдөгөө мөнгө болоод дуурдаг гэдэг багт болоод 3 минут нам нахагтаа хямралаар зовж байгаа. Оюун ухаанаар энийг ойлгочоод аль нэг хийж байсан. Ажсан. За ийм юм бол ойлгоход болж. Давид 5-7 гээд нүрсний том төслийг бүрдүүлэхгүй тэгээд мэдээлэл ойлголт маш буруу байсан учраас бид түрүүсэн иргэдийн мэдээлэл шийдвэр орчны мэдээлэл автоматтай байгаа учраас өөрөө гацаад ингээ баларцсан байна. Нэг нь баларцсан юмыг бол нэрмээр бүчгсэн цааш таачдаа сурамж болох гэсэн би ярих гэдэг. Хоёр слайд өгдөг. Одоо юм үзүүлж болно да. Ер нь бол хөрөнгө оруулалтын юугаар хийдэг юм бэ гэхээр хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гэж юм. Investment multiplier. Гэрийн тав үед харуулцаар бол G20-ийн investment multiplier үзүүлж байгаа. Энэ юу үзүүлэлтөө гэхээр хэрвээ одоо бүдүүлгээр хэлбэл Канадад $1 хөрөнгө оруулалт гаднаас орвол Канадын эдийн засаг $1.4 өснө. Индекс үзүүлэлт нь баггүй. Ерөнхийдөө зүйл тогтны үгээр хөгжсөн орнуудад бол энэ үзүүлэлт баг. Дөнгөж хөгжиж байгаа орнууд, эрт хүчээ авч байгаа орнуудад энэ коэффициент үзүүлэлт өндөр байдаг баггүй. Тэгсэн үү? Монголд хөрөнгө оруулалт амин чухал. $1 хөрөнгө оруулалт орвол Монгол бүтээх баялаг $2.1 million. Манай энэ үзүүлэлтийг хийжсэн коэффициентийг Монгол 2.1, Хятад 2.2. Авьяатай хөрөнгө оруулалттай хөөгөө болсон. Тэгээ өөрсдөө одоо ингээд мөнгө өгсөн. Тэгэхээр өөрөөр хэлбэл том төслүүд хөдлөх нь бидний хамтлагууд асар хэрэгтээс гадна угаасаа ер нь бол хөрөнгө оруулалттай хөдлөх байсан. Би тэгээд хамтлагаар нэг слайд үзүүлээ. Хамтлагаар нүрсний төсөл хэрвээ ажилласан бол юу болох вэ гэхээр одоо шат буруу яриад байгаа шүү дээ. 50 авах гэж хэлсэн юм гэсэн тэр шиг бодлоо. Тооцоог нь үзүүлж. Бид нар хэрвээ ажилласан бол одоо хэрвээ их хурлаар хацаад тэгээд энэ гац хооронд нүрсний унаар ингээд бүхэн болоод одоо сонирхолтой байхгүй те. Одоо нэг хэсэг бол хамтлаг мартах хэрэгтэй. Одоо зүгээр хичээл болгож байгаа болж байна. Хичээл. Тэрийг бол амьдрал өнгөрсөн. Одоо зүгээр хичээл болгож зааж. Тэгэхээр хэрвээ ажилласан бол Монгол талын аппартлыг энэ новон хоёр хөөхөр ингэж харуулсан. Бид нар ямар ч зарлахгүй Монгол. Бид нар анхнаас нь эхлээд энэ Эрдэнэс Монгол компани татвар авах, улс татвар авах, нийлбэр үзүүлэлт ингээд 30 жил ингэж ашиг авахгүй бид нар дандаа аваад. Хөрөнгө оруулагчтай яг хөөхөр эхэлж ашиг авч чадахгүй шүү. Тэгэхээр өөрсдөө мөнгө хийгээд булаад зөндөө ажил хийн шүү. Ингэж явж. Ингэж явжсэн нөгөө мөнгө хийгээд дуусгаад бүтээн байгуулалтанд дуусаад ингэж ашиг авч эхэлнэ. Нөгөө зарсан мөнгө олоогүй л явна. 10 хэдэн жил өнгөрчөөж ээлээ зарсан мөнгө олно. Тэгээд дараа нь цаашаа ашиг арай давшингаа авна. Яг тэгэхээр нөгөө зардлуудаас ашиг. Гэхдээ Монгол тэр хооронд аваад авахгүй. Тэгээд төсөл хаагдахад хэн илүү авсан байна? Монгол илүү. Ерөнхийдөө том төслүүдээр бол 50% одоо Монгол авдаг тийм хууль хэрэгцээ байна. Яг тэр татварын тогтолцоо энэс чамаагүй гэсэн. Тэр бол
манай төлбөр бусдын маань хүмүүсийн цалин мөнгө гинэ үдэнгээр юм авч. Нэг буруу юм яриад байдаг шүү. Томлоход 2% нөгөө 98%. Ээлээ 2% Монгол аваад 98%. Тийш бүр шат тэнийг юм ярьж байгаа байхгүй. Зүгээр яг би яг бас тийм яриа гараад байгаа юм гэх. Тэр бочиг дээр тэр 2% гэдэг нь энэ байхгүй. Энэ зүгээр Эрдэнэс Монгол компани Эрдэнэс Монгол нөгөө Эрдэнэс томлох компани авчих мөнгө юм. Энэ засгийн газар авах мөнгө ярихгүй юм. Эрдэнэс Монгол компани авчих 2% илчээ бусдын хүнд алдчих юм шиг. Үнд нь Монгол өөрөө зөндөө татвар авч байгаа байхгүй. Товч татвар авч байгаа. Ойлгож байна? Бид бол бас энийг яагаад үздэг гэхээр 10% асуудал ингэж ханддаг юм байна. Ингэж идэм байх гэдэг үнийг харчих цаана шайгүй хэрэгтэй байна. Тэгээ энэ төсөл. Тэгэхээр өөрөөр одоо ганц үтчил байгаа төсөл нь аюултай явж сайн байна. Томлоо нүрсэл явахгүй хичээл болгож заасан. Ойлгоогоос одоо харин хамтас станц гэдэг төсөл нэг үүсч магадгүй. Тэгэхээр бол тэгвэл бас яг зөвхөн мөнгө зарахгүй энергээр татвар бас дахин чинь аюун том төслүүдийг хийж болох айгүй чухал юм чинь. Том төслөө хийж мэдгүй өөрөө тансагтаа мэдгүй юм дээрээс бид нар хэмэглэн байж болсон байж байгаа. Ингээд би та бүхэнд юу өдөх юм хэлчихлээ. Одоо та бүхэн саас. За ер нь одоо хүнээс бороо хайгаас яг ер нь манайд бороо та гэж хэлэх хэрэгтэй. Гэтэ намайг шийдэл Монголын төмөр зам дээр очиод ажиллаад ингээ хараад Эрдэнэс компанид ингээ ажиллаж дэд захирал навтрал юм болсон. Айгуу өндөр цалинтай. Би автаа хийж байгаа юм шиг. Өөрийнхөө өрсөлдөгчдийг хөгжүүлэх гэж ирээд Монголын компани дэд захирал хийж тийм юм байна. Яаж тэр усад ингээд түрүүдэд монголчуудыг хэлсэн. Гэхдээ монголчууд нь өөрсдөө асуудлаа ойлгох учраас завсаар болгон хүнсэн. Тэгээд учраас буруу өөрсдөөсөө. За. Акмахой дээр одоо том проблем байна. Амсандаа одоо ингээд апын дүн гараад чимээс хэцүү шүү дээ. Дахиад нэг асууж байна. Одоо тэгээд таамаглал ерөнхийдөө цааш явахгүй бол одоо тэр Монголын төмөр зам чинь бас амтхан хийх гээд тээж өнөө хэлсэн байгаа юм шүү дээ. Тэр нь яг юм бол. Яг төмөр зам бол дангаараа өөрөө бизнес биш байна. Төмөр зам дээр юм хийвэрлээ. Төмөр зам ашиг өгсөн. Тэр нүүрсээс. Тэгээд нэг нүүрснийх нь унаад, нүүрснийх нь зах зээл унаад. Тэгээд ялангуяа хэдийн эдийн засгийн өсөлт 2% болсон. Өсөлт хашсан. Ер нь хэдийн эдийн засгийн өсөлт 2% унаад доошоо унж яана гэдэг гаднаас бид нар ерөөсөө нүүрс хэрэггүй гэсэн байж байгаа. Тэгэхээр том бүлгэн баг. Тэгэхээр нэг л нүүрс нь унтсан, цаг момент алдсан. Момент алдсан учраас момент алдсан гэдгийг би хэлээгүй тэр өдөртөө манай өдөртөө үздэг гэсэн. Танаа момент алдсан гэдэг гэсэн юм хэлсэн. Тэгэхээр өөрөө нүүрс нь явахгүй юм сам юм. Хадаа тоглоо ярьж байгаа юм бидний орон болчихсон манайд харчихсан багтай. Би бол юу гэж бодож ирсэн гэхээр их хурд орж болохгүй гэж бодож ирсэн. Тэгэхээр унчин гэж үүднээс биш. Их хурд ороод явуулъя гэж батлсан чинь хятад зав бид нар болжээг үл яах вэ? Тэгэхээр манай төрийн байгууллагыг ичүүлтэр байж болно. Хом төсөл бол аюул олон хүчин зүйлээс хамаардаг. Олон газрын шийдвэрээс хамаардаг байхгүй. Эцсийн шийдвэрлэгч нь их хурд манай их хурд биш байхгүй. Ямар ч асуудал биш байхгүй. Манай их хурд шийдээд явуулъя гэж хэлсэн. Хятадын засгийн газар
үүдгийн ардын төлөөлөгчд оролцож оролцож за Монгол мөнгө гэдэгтэй бажиг гэж байна. Үл бид нар хичүүл болно гэсэн. Тийм учраас би төрөө тийм утгах хэрэггүй гэдэг үгнээс авахгүй байсан. Түүнээс тэднийг аваад унгаарч болоо дэмжиж болоо тийм юм бодоогүй. Би зөвхөн Монгол төрийг юугүй байж болохгүй гэдэг. Агшин харин асуудны болсон гэж өөрөөсөө хүчээр аваад өөрөөсөө унгаарч чаана өөрөө бүр тэдэнд юу өгч байгаа угсаа бид нар өөрсдөө харин бүр ичгдэр байж болчих жоо. Ер нь бол том төсөл яагаад том төсөл учраас нийгэм бууж байгаа ач холбогдол нь өндөр учраас улс төрчих гэдэг нь бол гарцааг бол тэрийг хэмж зайлуулж байгаа. Тэр улс төрчлөөс хэн шалгуулсан учраас мэдээлэл аягүй зөв өгч байгаа хэрэгтэй. Мэдээллийн зөв өгөх гээд оролдоод байсан нөгөө мэдээлэл өгөх ерөнхий хэлбэрийн дотоод мэдээлэл өгөх шийдвэр гаргасан дотоод зөвлөөрсдөө оноос. Гэхдээ энэ гашуун туршлага нь өөрөө бидэрт хичээл болоод дараа чаалтаа явахгүй нөхцөлийг үүсгэх асуудал байна. Намайг жилгэрээс боргоо. Энэ чинь юунд дуртай гэдэг ихээр өөрийнхөө сонсомоор юмыг сонсохоор дуртай байдаг байхгүй. Сонсохгүй гэж байгаа юмыг хэлэхээр урлаад байдаг байхгүй. Гэхдээ амьдрал өөрөө тийм биш шүү дээ. Эдгээр сонсох дургүй байсан ч гэсэн өөрөө чи хэлэхээс өөр. Чи өвнөө одоо чи дөнгөж хэлж байна гэж хэлэхээр жоохон урлаад байгаа л да. Тэгэхээр хэлэхээс өөр аргагүй. Тэгэхээр энэ өвдөг яг өвдөл чинь бас имжлэг шүү дээ. Гарах замыг би ярих гад тэр уулуурхаан зэсгэл гэж яриад байгаа байхгүй. Уулуурхаан зэсгэлийнхаа хийсэн амтаа гол юмнуудыг энэ өшөө дэлгэрүүлж зөндөө юм яриа л да. Гол алтайгаа олж харчаад хүмүүс өвгөө засаад байх юм бол бид нар нэг өдөр гараад явчих. Бэрхшээл хүнээс гараад явчих. Ариу засч чадахгүй замбрааг бодоод бол угаанд болчих. Угаанд болчих. Ачаалтгээд ордтойр одоо бахан нинжанууд очсон. Нинжагаа дэлгүүр байгаа чинь нэг жижигхэн угаанд болсон үйл явдал байхгүй. Нөгөө багаад даймонд үйл явдал чинь Монгол болоод байна. Тийм учраас энийг чинь яг засаг төрөн дээр ойлгох процесс нь ингээд яваад ирэх юм байна. Яагаад та нарыг би ярьж ингэж хэлэх ёстой вэ гэхээр та нар эртээ дээр үхэн зовлон ганцлаа дараа нь өөрсдөө нэг хийх усуд болж байгаа шүү дээ. Тэр их та нар өөрсдөө бэлэн байх чинь хүсэж байгаа учраас би юм та нартай суугаад цаг цагаад ярьж шүү дээ. Ийм байна. Ингэж бүгдээрээ ганц бид нар алдчихад биш бас том компаниуд алтай байдаг. Үний супер цикл өндөр өссөн байх үед монголчууд 44% авна гэдэг юм шиггүй юу? Тэгээ хойд нь бол гаргаад тиймээс нөгөө том компани чинь бүртлээ нөгөө супер циклийн өндөр үнэтэй 44% хүчтэй компани бодоод өгсөн байна. Завшаан гэж байна. Ойлгосон. Завшаан энэ хэцэж болох юм. Ойлгосон. Түүнээс одоо тэрийг цасан масна гэж ярихгүй шарин 34%-ээр бацчаад туршлагын ашигт ажиллагааг нь сайжруулчихвал нэг хэдэн жилийн дараа үргэлжлэн өндөр гараад ирэхээр угаасаа ногдлох чинь ороод ногдлох ашигаар угаасаа ойлгох бол 100 жил явах гэсэн учраас 100 жилээр ханах юм бол ногдлох ашигаар зөндөө юм байна. Тэгээд бид нар авахгүй бидний та нарын хүүхд ирээдүйч байна. Тэгээд бид нар ч өөрөөрөө сэтгэж болохгүй шүү дээ. Тийм учраас 34% төр зэсийн том өсөлт төр эзэмшсэн байгаа супер циклтэй уялдаад монголчууд ерөнхийдөө хожигдсан. Бид хожигдсан гэдгээр мэдэхгүй хожигдсан гэж алдаа хийсэн гэдэг. Дэлхийн зэсийн том үйлдвэрлэл шүү дээ. Одоо манай шиг уурхаанууд дунджаар төрийн өмчлөлийн хувь хэд байдаг гэж байна. Хавар үзэстэй. Манайх 34.
амжилт үзтээ. 10 онд Балиутын сангийнхаа ирээд манай засгийн газар үүсэлтэйг ирээд 12 орж байна. 10 онд юм аа. Ойлгоо яг гэрээ байгуулж үржээ. Тусгай бие даасан судалгаа хийгээд дүгнэлт бичиж өгөхдөө юу гэж бичсэн бэ? Монголчууд энэ дээр хандсан байна. Австрал супер такс гэж ярьжсэн. Санаж байна супер такс гэж хүмүүсэн үү? Супер такс гэж ярьжсэн. Яг тэр үедээ тэнцвэр хэмжээг хожлыг монголчууд хийсэн гэсэн дүгнэлт бичиж өгсөн байхгүй. Тэр дүгнэлтийг уншдаг юм байна. Дүгнэлт бичиж өгсөд тэрийг уншдаг хүн байхгүй, орчуулж тайхгүй. Тэгээд бид нар эснийг өгөөд чиндүр авсан бататай юм байна гэж хэлсэн. Тэгэхээр яг золтой унгaalчаагүй зовжээд нэг юм цаг үеийн орчоод яг энэ хандлагаараа бусад юм унгaalчаад юуч байхгүй ганц хоёр талаас өөр юм байхгүй сууж байгаа. Одоо жишээ нь багтаа. Эрдэнэс тавлаа компани энэ хамтлаг төслийг хөтлөхөөс өмнө ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр Эрдэнэс хамтлаг компани сорчилсан байхгүй. Нүүрс ингэж бодлоо чиний чанартай юм гадагшин гараад чанар руу ингэж аваад. Тэгээ ингээ авуулсан юм сайт. Тэр нь байгаль руу шатлалт үүсэн. Юмыг сорчилж гэж ачиж болохгүй шээ. Тэрс юм. Ахын бодлоо аваад хооронд нь ухаад тэгээд бүгд өгдөг. Тэгэхээр миний хийх гэсэн төсөл бол яасан гэхээр сорчлохгүй. Олборсон бол сайн мөнгөний хольж юм бантын тааруулж заавдаг юм даа. Тэгээд нэг том төстэй ойлгоод учраас унгаац учраас бид яг наад проблем тооруулсан. Одоо энэ сая илүү тоон нүс аваалгатай. Чанараа хинч авахгүй шатж байгаа. Цаашдаа шатна. Байгалийн проблем. Тэгээд юм хийж чадахгүй буруу ойлгоод хийж чадахгүй тийм аяг бол. Тэрнээс гадна нөгөө Эрдэнэс тавлаа компанийн тэр нүрс тэгж өгнө байлгүй гэж байгаа. Зээл авсан зээлээр нөгөө сая тамтон дээр нараараа бодоод гацсан байхгүй. Одоо нөгөө чалкаваас авсан үрийг чалка иргэд төлөвлөх юм сайн байна. Яг хүн өндөрчөөс зүгээр бүгд нөхөд үзсэн. Бүгдийг төлчихөөр бас тийм юм мэдрээс мэлтэх гэжсэн төслүүдийг өөрсдөө ажиллаж авсан. Тэгээ одоо болцох болсон л да. Одоо тэрийг бол тэгээ март хичээл болоод яваа. Өөр зам. Ахиж нөгөө алтаг ахиж хийх. Зүгээр дотроо өөрсдөө баясгаж болох юм нөхөр. За тэр дөрөв эзэн хүмүүсийг бол тэр нь манай тэр бол ингээд өөрсдөө баясгаж авах байдаг юм. Энэ үеийн хийж чадахгүй. Хизээний зэрэг болж байна. Ер нь бол юм ч дээ. Нүрсний нөөц бол дэлхийн хэмжээнд энэ хурдаараа байхад 100 гаруй жил яваад дууссан. 100 жилийн дараа юу болох юм шиг байна. Тэр бид байхгүй юм шиг байна. Тэр нэг хүн ингэж боддог байхгүй. Хаач үгүй яхаа энэ үеийнхэн тэр хаач үеийн л охирч юм тийм. Уул нь тийм биз дээ. Хаач үеийн хүн чинь бодохдоо хүүхдийнхээ болон тэрнээс цааш болчихдоггүй шүү дээ. 100 жилийн дараа гэж их олон үед амжиж цаана уу шүү дээ. Тийм гинэн юмар юусоо ярьдаг юм аа болох хэрэгтэй. Бид нар харин том төслүүдийг ажиллагаанд оруулчаад ашиг орлого олоод харин хойч үедээ мөнгө хадгалах хэрэгтэй. Уул нь бол байгалийн байдлыг бол өнөө үе ирээдүйн үе хувааж авах хэрэгтэй гэж байна. Бид нар ч хувааж авах бүгдийн өөрсдөө иддэг болсон ч. Тэгээд хүүхдүүдэд өөр хямрал бэлгэл
ямар шин юмнууд гараад байгаа вэ гэж нүүрсний харагдав. Яг гүйд нүүрснээс татгалзъя гэдэг юм хэлгүй яваа. Сайн уу Парис явуулсан гэдэг. Гэхдээ Парис бас бидний одооч миний нүдээр бол тэнд илүү их халуур дээр нүүрснээс томд шатахгүй. Нүүрстэй тэгээд нөгөө үе бодох юм бол бид нар уралдаж өгөөд өрсөлдөж хэрэглэх ёстой байдал чинь бид нар хүн момент өгчөд байгаа. Үүний дуусны дараа юм бид 100 жилийн дараа гэж хэлэх гэсэн. Тийм л зөвхөн байна. Түүнээс нүүрс бүр огцгүй болсон гэдэг байна. Танаас айгүй хүн юмшлээ амар бас хүн сэтгэж төрөх юм ярьчлаа шүү дээ. Ингээд юм юм байна. Гэтэ гарц байна уу? Гарц байгааг би хэлээд шүү дээ. Гарц байгаа юм байна. Гэтэ энэ гарц үүхээр болсон чинь одоо цаон тэр танаар хэвчээ нөгөө мэдээлэл өгөх юм зүг танаар иргэд нь өөрөө буруу мэдээлэлтэй байгаад эсрэг буруу сэнэглэгдээд байхад яаж юм их ачсан нэгэн баггүй. Монгол ачсан нэгэн учраас арчлаар дамжаад коммунистуудаа агаан хөлчтэй бодлоо алдчихдаг. Өөрсдөө хурцганаа асуудаг ийм байх юм болохгүй. Тэгэхээр та нар өдөр үйлсэлтэйгээр Монголыг өөрчлөх ёстой. Уулуурхан засгийг зөв болох ёстой гэдэг юм дээр тус болж өөрсдөө ойлгоод тус болох юм бол Монгол энэ хүмүүстээс ямар нэгтэй хүмүүстээс нүүр гарах ёстой. Тас бариулахгүй. Тасын сан бариулахгүйгээр гарах хэрэгтэй байна. Тэрийг би уриалсан болж байна. Тэгээд та бүхэнд анхаарал тавьж баярлалаа.